Hi, Manaha. Kakakaya. UFC. За баяртай. За юу яцхан Manaha. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр бүгдээрээ өнөөдөр бол миний үр цахим дуртай аниме тодруулах цуврал бичлэгийн 2 дахь бичлэг байна. Тэгээд өнөөдөр бүгдээрээ ямар анимеийн талаар ярих вэ? Тэгэхээр мэдээж өмнөх бичлэгэн дээр ярьжсэн шиг гэтээ би өмнөх бичлэгэн дээр юу гэж ярьсан маш тийм болохоор харъя заяа. За. Амар хэцүү байх юм байна. Dr. Stone болон Summertime Rendering гэдэг энэ хоёр анимеийн талаар яриад тэгээ энэ хоёр анимыг хоорондоо алцуулах нэ. За тэгэд ямар ч гэсэн энэ хоёр анимыг хоорондоо алцуулахын тулд эхлээд хамгийн бага үзсэн байх магадaltaй Summertime Rendering-ийг эхлээд би яриа гэж бодож байна. Summertime Rendering-ийн талаар ярихын тулд миний Summertime Rendering-ийн талаар бичсэн бичвэр байгаа. Тэрүүнийг бүгдээрээ уншиж үзье. За тэрэн дээр би юу гэж хэлснийг харцгаая. Яшин кака. За Summertime Rendering Mangaka Yasuki Tanaka гэдэг хүн байна. За энэ бол миний 2023 оны 7 сарын 7-ны бичвэр буюу одооноос бараг 2 жилийн өмнө, жил хагасын өмнөх бичвэр гэсэн үг. Тэгэхээр 22 нас 6 сартай үр цаах. 22 нас үгүй ер нь бол бараг 23-тай үр цаах. Үгүй. Тийм ээ. Ер нь бол 23-тай үр цаахын бичвэр ах нэ. Тэгэхээр тэр үеийн үр цаах ямар хөө бичдэг байсныг одоо харцгаая. За. Чөтгөр өргөл чөтгөрл байдаг гэж хэлж байна. Уг цуврал адилхан зэрэгцээ ертөнц хооронд шилждэг төрлийн цувралууд дундаа нэлээд сайн болсон гэж бодож байна. Гэж мэдээж энэ төрөл дундаа Steins Gate шилтгэн гэдэгт маргах хүн үгүй байх. Steins Gate гоё тий. Steins Gate нэлээд хитэ анимыг ингээ нэлээд хитэ раундаар дараад гараад ирнэ гэдэгт би бараг итгэлтэй байна. Гэтэ Steins Gate дээр ямар аним таарахыг мэдэхгүй. Гэтэ ер нь бол тий. За. Гэвч мэдээж үүний дээр сүүлийн үеийн эсрэг талын дүр зүгээр л Эмтэрсэн Баатар гэх халуурлыг дагах оролдлогогүйгээр маш сайн эсрэг талын дүрийг бүтээсэн нь талархаж байна. Ямар ч тач маш сайн цуврал болсон гэдгийг дурдах нь зөв болов. Уг цувралын бүх үйл явдлын эхлэл гогцоо нь Хируко гэх нэртэй бурхан. Эндээс спойлер шүү Manaha. Хируко гэх нэртэй бурхан цэнхэр халимын дүрээр нэгэн арлын далайн эрэг дээр түргдэн гарч ирсэн үйл явдал юм. Цэнхэр халим өгөх үед Хируко бурхан Хайне гэх жижигхэн охины дүрийг хуулбарлан цаашид уг арал дээр амьдарч эхлэх болно. Түүний чадварыг Шидэ гэх залуу амьсан чөтгөр гэж хэлж болохоор аимшигтай хорон хийгээд залхааны Шидэ гэх залуу ашиглан өөрийгөө хуулбарлуулснаар цаашид 300 жил амьдарч чадах бөгөөд түүний галзуу хүсэлтэд хүрч болох боломжийг гартаа атгах чадвар зэрэг нь үнэхээр амьсан чөтгөр гэж хэлж болохоор аимшигтай хорон хийгээд залхааны энийг бүтээсэн юм. Өөрөөр бол маш сайн эсрэг талын дүр. Үрд мөнхөд амьдрах хүсэл, ертөнцийн төгсгөлийг үзэх хүсэл, галзуу сонсогдох боловч сонирхол татмаар энэ хүсэл түүнийг байж болох хамгийн аимшигтай хэрэгсэлийг хийхэд хүргэсэн юм. Үнэхээр ертөнцийн төгсгөлийг үзсэн цор ганц хүн болох хүслийн дээрээ гараа цусан дутгах нь байж болох л үнэн. Сониуч хэрэгсэн өвчтэй, солиотой мөрөөдөл боловч биелэх боломжтой гэдэг нь аимшигтай. Түүний өөрийгөө хулбарлах арга барил нь тун гажууд болохыг үзэгч маш сайн мэдэж байгаа. Ер нь л түүний ямар хүн болохыг мэдэх байх гинэ. Явандаа энэ мөрөөдөлтөд хүрч чадахгүй болох үеийн зөвхөрөл аимшигтай шаналлыг дагуулах нь тодорхой. Шидэ дахин цааш амьдрах боломжгүйгээ мэдсэн үедээ
Мөрөөдлөө биелүүлж чадахгүйгээ ухаарах мөчөд нэг зүйлийг санасан юм. Энэ хэсэг. ертөнцийн төгсгөлийг хүссэн бол яагаад түүнийг өөрөө төгсгөж болохгүй гэж. Видео тоглоом тоглосны дараа залгуурыг нь салгаад орхидог шиг дэлхийг ч гэсэн салгачиход л болох юм шүү. Галзуу мэд боловч энэч биелэх боломжтой. Учир нь ертөнцийн хамгийн хүчрхэг оршихуйг гартаа оруулсан хүний галзуу хүслүүд бүгд биелэх болно. Гарцаагүй биелэх болно. Энэ санаа, энэ хүсэл бол агуу их хүч чадлыг өөрийн болгосон хүнээс гарч болох санаа юм. Бидний сайн мэдэх дэд нөөд зурлын Ягами хүртэл үхлийн тэмдэглэлийг өөрийн болгосон үедээ шинэ ертөнцийн бурхан болох агуу мөрөөдлийг хийдэг. Харин эзэмшээгүй үедээ шударга ёсыг сахиулагч болж хуурдаг. Тиймээс хүн хүссэн бүхнээ биелүүлэх хүч чадлыг авах үед хамгийн аимшигтай, хамгийн солиотой бүхнийг хүсэж эхэлдэг. Хүний төсөөл галзууралд хязгаар үгүй. Түүндээ хөрөх болцсон хязгаартай учраас л бид энгийн амьдардаг. Тиймээс юу ч хийж болох талбар дээр хүн хамгийн галзуу бүхнийг бүтээж чадна. Харин энэ гайхалтай талбарыг бүтээх боломжийг өгдөг хоосон цагаан цаасны хүчийг юутайч зүрлэшгүй. Энэ хоосон цаасан дээр л дэлхийн төгсгөлийг бүтээх боломжтой. Энэ үеэр би яг нэлээд юм хоосон цагаан цаасан дээр ертөнц бүтээхийн гайхамшиг хоосон цагаан цаасны хүч чадлын талаар айгүйх боддог байсан аахгүй юу. Тэгээд тэр хоосон цагаан цаасан дээр яг нэг Avengers дээр ярьдэн штэ хин ялахыг ер нь бол зохиолч шийднэ гэд. Тэгээд яг тэрийг сонсноо яасан. Тухайн үедээ би үнэхээр юм мангака нарын зохиолч нарын хоосон цагаан цаасан дээр өөрийн бий болгож байгаа энэ ноёрхлын хүч чадлыг үнэхээр биширдэг гэсэн гэх юм уу. Тэгэд вау. Энэ үеийн яг 2023 оны 7 сарын баг ихэнх бичвэр дээр нь хоосон цагаан цаас гэж яддаг за. Тэгээд тэр нь дандаа ихэнхдээ манганы талаар манга аниме талаар бичвэрүүд дээр дандаа хоосон цагаан цаас гэж бичсэн байдаг. Ямар ядаргаатай юм шиг. Гэтэ ер нь бол өнө хоосон цагаан цаасны хүч чадал гэдэг чинь үнэхээр зүрлэшгүй агуу хүч чадал ахгүй. Чи тэрнээр юу ч бүтээх боломжтой. Чи хамгийн дургүй хүний хамгийн харгасаарч хөнөөх боломжтой. Яг бодит амьдрал дээр тэр нь биелэхгүй л дээ. Гэтэ тэр хоосон цагаан цаас чиний эзэрхийлэлд байх учраас чи хүснээ хийж болно. Амар гоос. За. Гэвч бүхнийг бүтээж болох талбар дээр ч хүн бүтлгүүрдэж чаддаг. Асар их хүч гартан байгаад ч нэмэргүй хүмүүс. Тиймээс энэ талбарыг ашиглаж чадсан хүмүүсийг бид суудан хэмээн нэрийдэг. Достоевский, Шопен, Ван Гог, Кафка, Ода гэд бүх сууднууд юу ч хийж болох хоосон цагаан цаасны ид шидийг ашиглаж чадсан. Түүн дээр өөрийнхөөрөө зугаасаж чадсан аимшигтай ч гэж хэлж болох хүмүүс юм. Ийм чөлөөтэй ажиллах үеийн цэнгэлэн бодолд шууд будаг, бахархаж биширмээр агуу хүмүүс. Summertime Rendering-сээс ч бид зохиолчийн гарт тэр хүч бүрэн орсныг мэдэж олно. Нэгэнд энэ дээр юу ч хийж чадах юм бол яагаад зүгээр л нар жаргахыг далайн эргээс ширтэн суудаг шиг дэлхийн төсөлийг харж болохгүй гэж. Яагаад ямар ч үзэл баримтлалгүйгээр хүссэн учраас мянган хүнийг өөрийн гараар алж болохгүй гэж. Энэ бодол суудныг суудан болгодог байх гэж би зэрэглэн бодож байна. Нэг юм бичвэр байна. Энэ бичвэр нь 2023 он гэдэг чинь одоогоор миний хэлсэн шиг жил хагас өмнөх бичвэр. Тэгэхээр тэр үеийн өөр цайхын бодолд яг юм суудан гэдэг бодол айгүй их байсан. Хоосон цагаан цаасны хүчний талаар айгүй их зааж байгаа. Энэ залуу миний сая гэрлийг хөндөрүүлээ хийчлээ. Одоо тэгээ бие толгой хараа. Яг чанжи. За. Хоосон цагаан цаасны талаарх айгүй хэрэгцүүл их бичдэг байсан байна л да. Тэгэд яг ийм аним дээр юм бичгэд хүргэнэ гэдэг чинь өөрөө амар гайхамшигтай зүйл баггүй юу? Яг киноны талаар бичвэр бичих үнэхээр их дуртай. Номны талаар бичвэр бол нэлээд бичдэг. Ихэнхдээ киноны талаар бичдэг ч гэсэн ном бас нэлээд хэдэн хувийг эзэлдэг. Гэтэ анимны бичвэр маань маш ховор. Ер нь нэлээд хэдэн үнэхээр сэтгэлд хүрсэн яг энэ талаар бичиж даа гэж бодсон анимнуудаа л бичдэг учраас ер нь бол нэлээд цөөхөнд ордог. Тэр маш цөөхөн бичвэр бичих хэмжээний тийм үү. Тэгээ нааши. Та надаас юу хүсэв какао? Какао та надаас юу хүсэв? Какао надад тогломоор байгаа юм байна. За. Би сая үрчлээ. Тэгээд ингээ анимны талаар бичвэр нэг их бичдэггүй байтал энэний талаар бичих
ингээ бодол орж ирж байна гэдэг чи өөрөө үнэхээр гайхамшигтай зүйл ахгүй. Ерөнхийдөө бол маш тийм үзэл сурталын ямар нэгэн тийм санаа, ямар нэг тийм idea ингээд дотор нь шингэж чадсан гэсэн. Тэрнээс нь ингээд зуурч аваад бүхэл бүтэн одоо үзэж байгаа хүн нэг 400 500 хүүхдэд ч юм уу тий бараг 1000 хүүхдэд эссе бичих боломжтой тийм idea тэр аним дотор шингэсэн байна гэдэг нь зохиол нь ерөнхийдөө нэлийн сайн гэдгийг илтгэж байгаа байхгүй юу? Яг надаа ингээд төрсэн санаа нь бол байж болох хамгийн хорон санаатай дүрийн санаа. Тэгэд яг юм Нарутогийн халуур би яг энэ Нарутогийн халуур гэж ярьчих гээд байдаг шуучлаарай. Гэтэ үнэхээр яг Нарутогийн дүрүүд юм эвдэрсэн бааtruуд гэдэг шиг яг сүүлийн үед ихэнх аним ер нь зохиолууд юм юу ч гэмээр эвдэрсэн баатар энэ хүн бол нь сайн хүн байсан. Муу хүн гэж байдаггүй, муу үйлдэл гэж байдаг юм уу тий. Тэг тиймэрхүү байдлаар хаацайлсан үнэхээр бүр юм devil хэнийг юм хаацайлах гэж оролцсон тийм орлогод нэлээ их гардаг болцсон гэх юм уу. Тэгээд тэрнтэй холбоотойгоор хүмүүс юм үнэхээр муу хүн сайн хүний ялгааг мэдчих чадхаа болчихсон. Empathy гэдэг юм заримдаа бол хэрэггүй байх ёстой шүү дээ. Тэгээд хүмүүс өөрийгөө гэмтэх юм л илүү хошуу дүрх гэдэг болсон гэх юм уу. Тийм учраас үнэхээр муу дүрх гэж байдаг шүү. Үнэхээр муу хүн гэж байдаггүй шүү. Энэ бол ингээд багадаа юм аз жаргалтай сайхан амьдралаар амьдарч чадаагүй учраас юм муу хүн болсон шүү тий. Нэг тиймэрхүү юм байхгүй байсан ч гэсэн үнэхээр аз жаргалтай хүүхд насыг өнгөрөөсөн ч гэсэн үнэхээр муу хүн болж өссөн хүмүүс ч гэсэн зөндөө их байдаг шүү гэдгийг жоохон зохиол талаасаа мартчихад байсан гэх юм уу. Тэгээд энэ гарч ирсэн шинэ аним маань үнэхээр муу хүн гэж байдаг. Тэгээд тэр муу хүн гэдэг нь ерөнхийдөө л яг юм байж боломгүй хүслийг өөртөө агуулдаг. Тэр байж боломгүй хүслээ хийх боломж нь гарах юм бол юу ч хийхээс буцахгүй ч юм уу тиймэрхүү хүнийг илтгэдэм болов гэсэн яг илтгэдэм болов гэдэг би Summertime Rendering-ийн энэ шийдэ гэдэг дүрээс ерөнхийдөө олж харж ирсэн. За тэгээд мэдээж энэ киноны plot twist буюу одоо нэг юм үйл явдлын эргэлтүүд бол үнэхээр гайхамшигтай бүр юу болоо явчих. За сая яач юу гэд ингээд бүр ингээд шууд ингээд бүр mind fuck болгодог заа бүр ингээд нүүрлөө шууд салхи хүлээж байгаа. Хүлээж байгаа юм шиг болдог. За мэдээж 26 хайлтаа маш богино хэмжээний тэгсэг ирнэ маш чанартай бүтээл болсон. Ингээд эхний ангиудаас л шууд гол дүрүүд нь үхээд явчихж байгаа байхгүй юу? Гэхдээ тэр нь тэгээд дараа нь ер нь бол үхэг үлээсэн байж таардаг л та. Им өөр энэ нэг цаг хугацааны шугамын арай өөр цаг хугацааны шугамд очиж штэ тэнгууд нөгөөх нь им амьд байдаг ч юм уу тий. Аль эсвэл цаг хугацаагаар буцаад өөр яг тийм боломжит ертөнцид нь очдог ч юм уу. Яг тиймэрхүү байдал нь гол дүрүүд хичнээн үхсэн ч гэсэн тэр амьд байгаа гэсэн мэдрэмжийг төрүүлдэг учраас сүүл рүүгээ нэг тийм одоо ч тэгээд баг юу яана дөө. Баг ингээд энэ маань угаасаа ингээд хичээсээр хагаад аварчин дөө гэсэн яг тэр мэдрэмжийг төрүүлээд байсан. За одоо ингээд жоохон муулахын чашин жоохон шөөмжлөлтэй юм тэрээсэн гэх юм уу. Ерөөсөө зөвхөрөнгөө барах мэдрэмж ерөөсөө өгөхгүйсэн. Яг яагаад гэвэл дараагийн үйл явдлууд нь өмнөх цаг хугацааны шугамнаас илүү их дордоод улам дордоод байгаа ч гэсэн гол дүр нь ерөөсөө зөвхөрөхгүй байгаа нь үзэгчийг ч гэсэн юм зөвхөрөхгүй. За энэ дараагийн үйл явдал дээр угаасаа тэгээд баг ингээд болчихно дөө ухааны яг тийм хүлээлт үүсгэдээс учраас нэг юм янаас яач одоо энэс цаашаа яах вэ гэсэн айдас төрүүлэхгүй байсан. Тэр тал дээр жоохон алдсан бай. Амар том яриад тий. Тэр тал дээр яг надаа жоохон дутууд хэлмэгдүү санагцсан тэр байсан. Бусад тал дээр бол зохиол нь яг юм юу өөлөх юмгүй. Үнэхээр сайн зохиолтой. За зураглал бол гол дүрүүд нь нэг юм жоохон хүүхдэр дүртэй зурагтай. Тэгээд арт стайл нь бол нэг тийм жоохон хүүхдэр төрхтэй. Зураглал нь дэжгүй. Ер нь TS 10 оноогоор яг ингээд чанарыг нь үнэлэх юм бол за нэг 8 авцаа.
нэлээд сайн чанартай аним болсон. Яг бүр brother төрлийн анимууд эдэн штэ бүр ингээд тэр Нанасано Тайзогийн сүүлийн season, Blue Lock-ийн season 2 маяр тэр мэр бүр арай эдэн штэ. Тэр мэр бол бүр ингээд бүр 10-аас 1 байж болно. За Demon Slayer-ийн чанар манар тэр дэлбэрэлтийг яачи гэдэг юм бэ тий. Demon Slayer-ийн чанар манар бол ингээ 10-аас 10 ч юм уу тий. Тийм байж болно. Bungo Stray Dogs-ийн чанар за 10-аас 10 ч юм уу. Яг тэр мөрөнтэй харьцуулахад Summer Time Rain-ийг 8 ч гэсэн яг аниме дундаа ийм чанартай аниме байна гэдэг чи айгүй ер нь гоё яахгүй юу. Тэгээд тэр тал дээр бол зохиол нь сайн, чанар нь бол дэжгүй. Дөрүүдийн дизайн, характер дизайн нь яг тий. Ер нь бол энгийн байдаг л нэг дизайн, нэг юм таримл үстэй, наранд борсон охин, за гол дүр нэг юм хар үстэй, яг ингээд толгойд шууд буух үзүүл дүр биш. Нөгөө шар үстэй охин нь бол шууд буучаа яадаг юм уу? Усын хуцтай гоё биетэй болохоор. За тэр шахав. Дөрүүд нь нөгөө сайн дүрийн одоо дизайн гэдэг нь яг тэр дүрийг ингээд шууд тэр дүртэйгээ бодонгууд яг төрхөн буудаг дүрийг хэлдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд нүдэн анангууд угаасаа Пикачу гэх юм бол Пикачу шууд толгойд буун. За Hello Kitty за нэг тиймэрхүү маш сайн дизайнтай дүрүүд болж тарж байгаа. Яг угаасаа л хүний дүр төрх юм чинь тэгээд тэр дизайн одоо тэгээд энгийн байхаас өөр яах вэ? Тэгэхээр зохиолдоо чирэгдээ дизайн нь энгийн байхаар болчихсон гэх юм уу. Тэгэхээр гэдэг үг ямар хэлж байна. Зохиолдоо чирэгдээд дүр нь энгийн байхаас өөр аргагүй болчихсон учраас характер дизайн муутай гэж хэлж болохгүй. За нэг юм хөө. Summer Time Rain-ийн талаар миний бүхэлдээ бараг 10 хэдэн минутын монолог дуслаа. Одоо Doctor Stone. За Doctor Stone бол яг миний өмнөх бичлэгэн дээр ярьсан Demon Slayer шиг анимийн энэ индастрид бүр үнэхээр таажаар. Сая манай найз залууд алгаад бид хоёр сая бараг цаг 2 цаг яруу яав мэдгүй. Юу болсон ойлгохгүй байна. За тэр шахав. Тэгэхээр би юун дээр зогссон бэ гэхээр Doctor Stone бол Doctor Stone-ийн Demon Slayer шиг аниме индастрид оруулсан нөлөө үнэхээр өндөр гэдгийг яг яриа зогсож байсан. Сүүлийн үед яг манай дүүнэрийн хувьд бол ингээд аниме индастри угаасаа ямар нэгэн тэр зүйл оршин тогтнохын тулд хэрэглэгч гэдэг юм байх хэрэгтэй. Тэгэхээр хэрэглэгч нь ингээ баг багаар хөвшөрсөөр байгаад манай үеийнхэн үхээд өнхрөөд ер нь ингээд алга боллоо гэж бодоход дараагийн үе нь яг тэрийг ингээд хэрэглэгч байдлаар гарч ирэх л ёстой. Тийм учраас дараагийн үе ингээд илүү таалагдах хэмжээний бүтээлүүд гарч ирэх л ёстой гэсэн үг. Тэгээ Doctor Stone бол яг тэр талаараа үнэхээр яг ингээд яг шинэ үеийн анимууд байна. Үнэхээр сайн чанартай. Тэгээ үнэхээр нөлөө бүхий анимуудын бүр үнэхээр нөлөө бүхий анимуудын. Doctor Stone үзээд шинжилгээ ухаанд дуртай болж байгаа хүүхдүүд маш олон байгаа гэж би найдаж байгаа. Doctor Stone яг юм гоё тий. За мэдээж зохиол нь бол үнэхээр бүр ингээд гайхамшигтай зохиолтой штэ. Тэгээ бүр галзуу штэ. Ямар эрүүл хүний толгойд ингээд зүгээр л ингээд оршин тогтнож байгаа бүх хугацаагаа секунд бүрээр нь алдахгүй тоолъё гэсэн бодол орж ирэх үү. Энгийн хүн байсан бол галзуур штэ. Энэ галзуур нь Steins Gate-ийн гол дүр нь яг ингээд маш олон удаа цаг хугацаагаар аялдаг. Яг тэр сценийг надаа яг өгж байгаа мэдрэмж нь амар ойролцоо гэх юм уу. Яг ингээд энгийн хүний санаанд багтамгүй гайхамшигтай. Тэгээд энгийн хүн хийж чадамгүй юу ч юм ингээд байж боломгүй үйлдэлийг тэр гол дүрүүд маань хийж чадж байгаа нь тэр дүрийг үнэхээр онцгой болгодог. За тэгээ Senku тийм. Тэгээ би ингээд Senku ингэж байгаа нэг юм талгаадаа шууд цэжэр боддөө штэ. Тэгс чи хөө физикийн нэрэл угаасаа л нэг тийм цэжэр боддөө билээ. За би ингээд Apache дээр quiz зохиох гэдэг энэ quiz болж гин үү та хардаа гэд захирлаас асуусаахгүй гэдэг чи мама захирал ингээд цэжэр бодоош.
Тэгээ харин бараг дөхүүлсэн амар дөхүүлсэн. Яг ганц 2 тооцоол ялтаа гарсан баг. Гэтэл цэжирээ бодоод 9 гарах хэвээр юмыг хэдэж боллоо да. 100 муу хайцаа гаргасан да. Тэгэл би цэжирээ 7 дээр 8-ыг нэмэхээр 15 билүү гэж амар бодож маддаг. Хүн штэ. Тэгээд хүмүүс шинжлэх ухааны хүмүүс ч тийм байд юм байна лээ. Тэгээ би Сенкуг ингээд цэжирээ боддог хэсгийг бүр ингээд амар биширчсэн ахгүй гэж чи нэрэл батчт юм лээ. Нэр шүү. За тэр ч яах вэ? Тэгэл тийм им байж болчмгүй үйлдэл. Тэр чинь үнэхээр болчмгүй үйлдэл шүү дээ. Байж болонгүй аимшигтай. Тэгээ юу гэсэн ч үгүй. Бага бүх хугацаагаа секундээр тоолно гэдэг чи. Тэгжээж яг ингээд баримжаагаа олно. Сэрх үе баримжаа. Тэгээд мэдээж тэр чулуудсан ертөнцийн бүх хүнийг сэрнэ. Вау. Хамгийн аимшигтай нь Сенкуг чадна гэдгийг мэдж байгаа болохоор үнэхээр чадна гэдэгт нь итгэлтэй байдаг болохоор хийж байгаа бүх юмд нь итгэдэг. Яг тэр тасганы хүмүүс Сенкуд бүрээ итгэдэг шиг тэр бүх хүмүүс Сенкуд итгэдэг шиг Сенкугээс гадна шинжлэх ухаан гэдэг зүйлд нь ингээ бүгд хүн бүхэн итгээд явж байгаа шиг. За тэгээд тэрнээс гадна доктор Стоуны бас нэг үзүүлсэн маш гайхамшигтай нөлөө нь ингээд хүн төрөлхтний оршин тогтнолтой холбоотой гарч байгаа нэг юм готрон бодлуудыг минь айгу үгүйсгэж өгч чадсан гэх юм уу? Ингээ хүн төрөлхтний хэтэрхий олон байна. Бид нар ингээд маш их үржиж юм ч юм уу? Байгаль орчинд маш сөргөөр нөлөөлж байна. Нэг л өдөр бид хоол хүнсгүй болно. Инээ тэр иймэрхүү бодлууд байдаг. 2070 оноос ирсэн захиа махад дээр чинь усгүй боллоо маллаа гэл. Гэхдээ 70 тэрбум хүнд хүнсний нөөц ингээ хомсдож юм. Би яг нэг юм цукаас харахгүй бодолтойсахгүй. Гэхдээ Сенкугийн нэг өгүүлбэр яг тэр Сенкугийн хэлсэн нэг л өгүүлбэр дэлхийд даяар тарах юм бол дэлхий үнэхээр өөрчлөгдөх байх гэдэгт би үнэхээр итгэлтэй байдаг. Тэр нь 7 тэрбум хүн 7 тэрбум бол бүгдээрээ бултараа ингээ хоол хүнс байхгүй болчих юм бол 7 тэрбум хүн 7 тэрбумаараа хоол хүнс олох аргыг хайх болно. Ваа. Яг society нийгэм тийм олон хүн нэг дор ингээ хамтрал болж хамтрал болно. Тэгээ ингээ хоолны хамсдалд орлоо гэж бодоход тэр хүмүүс донд дайндаж хүмүүсээ янз бүрийн юм болох нь тодорхой. Тэр бол угаасаа нийгмийн талаас болох зүйл. Гэхдээ үнэхээр олон хүн байх тусмаа олон хоол хүнс олох аргыг хайна. Тэгээд яг тэрийг сонсоод нэрээ бас тийм юм биш шүү гэл. Тэгээд тэр нь ийм инноватив яг юм дээшээ тийм болсон Elon Musk гэх юм уу. Тэгээд доктор Stone гэх тиймэрхүү хүмүүс бол яг хүн төрөлхтнийг илүү олон болоосаа гэж хүсдэг юм билээ. Хүн төрөлхтөө илүү олуулаа байх хэрэгтэй хүчтэй гэдгийг ч мэддэг юм билээ. Тэгээд миний яг юм хүүхэд олон хүүхэдтэй болох тиймэрхүү бодлоод ер нь маш багаар арилсаар хагаад нэг хүүхэд байхад болгоом биш үү ч юм уу тий. Тиймэрхүү бодол надад байгаагүй ш байсан. Бүх юмаа бэлэн болгож хүүхэдтэй болгоч ч юм уу. Альсал юм халамж ч юм уу тий. Яг яг манай үеийн залуучууд болон зарим нэг 40 орчим насны сэхэтэн дүр төрхтэй ах эгч нарын донд ингээд гараад идэг нэг юм бодлогууд идэв штэ. Хитэрсэн халамж гэсэн юм яриа тижиж чадахгүй бол тийм олон хүүхэд гаргаж яад юм аа гэсэн тийм яриа. Хүүхэд хүнстэйгээ ирдэм биш штэ гэсэн нэг тиймэрхүү яриа мэрэ. Яг үнэхээр арчаагүй аавч нар зөндөө байгаа л да. Гэхдээ тэр чинь бас хүний эрхээ асуудал штэ. Тижиж чадахгүй хүүхэд төрүүлж яад юм уу. Тэр мөр бол тийм үг хэлж байна гэдэг чинь өөрөө амар муухай хүний эрхийг зөрчиж байгаа асуудал байхгүй юу? Амар далижлаа тий. За энэ мэдчлэн Сенкугийн хэлсэн тэр үг надад нөлөөсөн ч гэж магадгүй. Маш олон жижиг сажиг зүйл нөлөөсөөр аваад миний яг бодол маш эсрэгээрээ маш юм өөр болж өөрчлөгдсөн. Би гэдэг хүн шал өөр болсон. Тэрнээс яг Сенкугийн хэлсэн энэ үг үнэхээр их нөлөөсөн гэдэгт бол би итгэлтэй байдаг. За энэ мэдчлэн үзүүлж байгаа нөлөө бол үнэхээр гайхамшигтай. Доктор Стоуны нөлөөг бас ерөөсө болохгүй гайхамшигтай бүтээл шүү дээ. Тэгээд наад зах нь хэрвээ би 12 дугаар ангидаа доктор Стоунийг үзсэн бол ийм их хичээл дээр кальцийг ингээд
байгалийн их сурвалж нь хаанаас байх вэ гэдэг нэг тийм шалгалт авч ирсэн. Тэр шалгалтын нэрээ би унахгүй л байгаасан. Тэгэл энэ мэдчихлээ. Хүүхдүүд доктор Стоун үзээд тэгээ шинжилгээ ухааны дэг гоё юм сонирхолтой талыг олж хараасай. Тэгээ шинжилгээ ухааны ачаар хүн төрөлхтөө ингээд дараагийн алхам руу хурж чадах шүү. Шинжилгээ ухаан яг юм муухайгаар ашиглавал зэвсэг болж чадах ч гэсэн сайнаар ашиглах юм бол шинжилгээ ухаан үнэхээр хүн төрөлхтний тий шувууны далууч гэдэг шиг тий бидний ингээд байж болох хамгийн гайхамшигтай зэвсгүүдийн нэг шүү гэдэг тиймэрхүү нөлөөг хүүхдүүдэд тэгээ надад манай үеийнхэнд ер нь маш олон хүмүүст үзүүлж чаддаг гэж боддог. За тэгээд мэдээж характер дизайн тал дээр бол бүр ингээд вау штэ. Би үнэхээр өөрийн гэсэн онцгой дүр төрхийг бүтээж чадсан юм. Дөрүүдийн тэр хувцлалт үс тэгээ Сенкугийн юм ногоон сонгон шиг үс, Сенкугийн энд нөө Эйнштейний том ятай тэр нэг хувцас, тэр гутал ер нь аль дүр болгоно нь өөрийн гэсэн нэг юм онцгой дүр төрхийг бүтээж чадсан. Тэгэд яг тэр дүргингүүд яг тэр дүрийн дүр төрх нь шууд толгойд бууж чаддаг. Тэгэхээр характер дизайн тал дээр ч гэсэн үнэхээр гайхамшигтай байсан гэдгийг хэлдэг чаа. За тэгээд опенингууд нь сүүлийн өмнөх одоо гарч байгаа сизнийх нь өмнөх сизний опенинг нь надад бүр үнэхээр таалагдсан за. Сасад. Айн биш. X4-ийнх нь амар таалагдсан. Энэ ч гэсэн гоё. Би энийг нөө бүтэн сонсгож болохгүй л дээ. Бүтэн сонсох юм бол надаа юм копирайтын сануулга ирээ. Тэгээ миний олон бичлэг копирайтын асуудалтай байх тусам бүр болохгүй. Тийм болохоор за ингэсгээл аргачих за. S4-ийн open бас амар гоёсэн. Энэ нөгөө нэг та хэд сонсохгүй. Гэтэ та S3-ийн opening-ийг сонсороо тэгээ дараа. Тэгээ нөгөө Okioгийн гардаг гэсэн мэсэг тэр хэсгээс амар гоё. Энэ сүүлийн opening-ийн нөгөө нэг ийм болоо царай гаргачаад ингэж үжилдэг бүр амар тэнэгтэй бүр ингэ. За тэгээд Сенкугийн ингээд зан төрхөн ингээд ийм гоё бүр ийм амар гоё нөгөө гейммент нэг нийлгэн нэг юм болохгүй юм хийх гээд байгаа нь мэддэгдэг үе энэ царай хэдэж нэг ийм шоломлог читгэрлэг нэг юм муу талын юм шиг. Тэр мөрөн ч гэсэн амар гоё юм бүтгүй юм хийгээд эхлэе гэдэг хэсэг нь амар. За тэгээ мэдээж дүрийн хөгжүүлэлт талаасаа ч гэсэн үнэхээр сайн байсан. Ялангуяа би Цукасагийн дүрийн хөгжүүлэлтийг дэжгүй гэж боддог. Цукаса үнэхээр ингээд амар тэнэг зөрүүд хүн биш. Тэгээд хин эсрэг талын дүрийн бодол санаа өөрчлөгдөж болдог шүү. Гэтээ тэрүүний нэг амар тийм Наруто яриа тий ток нөөж үзүү мөцөө тиймэрхүү юм биш юм. Үнэхээр тэр хүний сэтгэлд нь хүрэх хэмжээний шалтгаан байж чадах юм бол эсрэг талын дүр ч гэсэн юу аж болдог. Бодлоо өөрчилж болдог. Тэгээд тэр бүр мөсөө үзэл санаагаа тэр чигт нь хувиргаад ингээд 175-аар бууж өгдөг биш. Ингээд өөрийнх нь үзэл санааны ингээд үр үндэс нь үлдчихдэг. Тэрэн дээрээ нэмээд яг ингээд шинэ зорилгоо олж авч байгаа нэг юм хуучин хөрсөө ухаад үндсээ олж аваад тэрийгэ шинэ хөрсөнд суулгаад тэгээ илүү үр шимтэй санаа гаргаж ирж байгаа. Яг тиймэрхүү маягийн дүр хөгжүүлэлттэй байсан учраас би Цукасагийн дүр хөгжүүлэлтэд үнэхээр их дуртай. Тэгээд одоо Цукаса зүгээр л нэг юм туслах дүр болсон байгаа шүү дээ. Гэхдээ ингээд үзүүлсэн нөлөө нь үнэхээр сайн байсан. Тэгээд би Цукасагийн дүрийн хөгжүүлэлтэд үнэхээр дуртай. Сенкугийн дүр бол угаасаа анхнаасаа супер хөгжсөн байсан. Гэхдээ Сенкугийн IQ амар өндөртэй одоо хин шиг чи тэгээ Эльмэ шиг Ягами эдэр шиг тийм сууд дүр гэхээсээ илүү ингээд оролдоол яг үнэхээр цэвэр шинжлэх ухаанч хүн гэдгээр нь
гаргаснаар би бас үнэхээр их баяртай байдаг. Зүгээр л ингээ амар ухаантай биш. Багасаа үнэхээр сониуч байсан. Тэгээ мөрөөдөн тэгээ хүүхэд байсан гэдгийг ингээ харуулж агаад нь би баяртай байдаг. Энэ мэтчлэн дөрүүд нь үнэхээр сайн хөгжсөн учраас Доктор Стоун хэдэн улирал явсан ч гэсэн хамаагүй аль ч дөрүүдийн ингээ хайрламар байдаг. Тэгсэн тэгээ бас ингээд маш олон тослох дөрүүдтэй шүү дээ. Тэгсэнэл ингээд дөр болгоно ингээ өөр ингэсэн онцгой шин чанартай. Тэгээд тэр дундаа миний хамгийн хайртай дөр Окио за. Яа би Окиод хайртай. Окиод хайргүй Доктор Стоуны бэнд байхгүй баха. За тэгээд энэ мэтчлэн хоол үнэхээр сайн үзүүлсэн нөлөө. Тэгээд энэ бүгдийг ингээ харгалзан үзэхэд Summertime Rendering бол үнэхээр сайн аним байсан. За хоол нь үнэхээр сайн байсан. Underrated. Нэг олон хүмүүст хүрч чадаагүй нь асуудал ч гэсэн үнэхээр Доктор Стоуны үзүүлсэн нөлөө. Доктор Стоуны зохиол, дүрийн хөгжүүлэлт тэгээд мэдээж чанар бол ярих юм байхгүй. Тэгээд тэр дөрүүдийн өрмөс төр төрх яг аним талаасаа бодох юм бол яаж ч жодсон Доктор Стоун бол илүү сайн аним. Сайн аним гэдэг утгаараа. Хэрэв би ингээ утга зохиолын ном уншаа тэр нь утга зохиолын ном нь нэгэн Доктор Стоун тэгээд Summertime Rendering байсан бол Summertime Rendering сонгогдох байсан байж магадгүй. Гэхдээ маш олон талаас нь ингээ хараад үзэх юм бол яалтчгүй Доктор Стоун илүү сайн юм. Гэтэ та хэд Summertime Rendering-ийг үзээгүй хүн байх юм бол үнэхээр үзээд үзэр. Энэ бол бүр үнэхээр гайхамшигтай, үнэхээр гоё зохиолтой, бүр ингээд сонирхолтой богино. Тэгээд ингээд бүр ингээд гэхээр мэдрэмж төрүүлдэг гоё анимууд энийг шүү. Энэ үзээсэй. Их олон хүн үзээсэй гэж би боддог анимууд. Тэгээ өнөөдрийн бичлэг энэ хүрээ дуусч байна. Дараагийн бичлэгээр би ямар хоёр анимыг хооронд нь харилцуулах вэ гэхээр та бас энэ коммент доор Доктор Стоун илүү гоё юу, Summertime Rendering илүү гоё юу гэдгээ бас бичээрэй за. Хэрэг энэ бичлэг олон хүнд хүрэх юм бол олон коммент байвал бас гоё. За яхаа хөрхгүйсэн ч тэгээд зүгээрээ. Гэтэ нэг ганц хоёр коммент байсан ч гэсэн зүгээрээ. Тэгээд гоё коммент хийвэл би амар баярлалаа шүү за. За би өмнөх бичлэгэнд Noragami Kimetsu no Yaiba хоёрыг юу атсан юм байна. Өнөөдрийн бичлэгээр Доктор Стоун Summertime Rendering. Дараагийн бичлэгээр би Kara Sensei буюу Ansatsu Kyoshitsu буюу алхын анги Kara Sensei гардаг. Нөгөөх нь Hataraku Saibo буюу ажилчин эсүүд гэдэг энэ хоёр анимыг хооронд нь алуулцуулах нэ. Энд дэр би Hataraku Saibo-гийн Black-ийг бол мэдээж оруулна. Тэгээд энэ бас их сонирхолтой болох байгаа гэж би бодож байна. Сонирхолтой гэх миний хувь сонирхолтой. Би яг энэ хоёр аними аль нь илүү дуртай гэдгээ бодох ингээд маш гоё юу болох баг. Завшаан болох баг. За өнөөдрийн бичлэг энэ хүрээ дуслаа. Натамд миний чалж ихийг бараг 30-40 минут сонтондаа бүхэндээ баярлалаа баяртай.